За дэлхийн Монгол аялал өнөөдөр Манжуурт 2 автобустай явж байна. Аялал гэдэг хүн төрөлхтөнд өөрийгөө нэх боломжийг өгдөг. Ингээд бидний ээлжит аялал Манжуур хот руу хөдөллөө. Монголынхаа бахархал болсон гавьяа жүжигчд дуучидтай дуугуур инээд баяраар дуран хөгжилтэй аяллынхаа урт замдаа гарцгаалаа. Бид 100 гаруй жилийн түүхтэй Манжуур хотод хүрэлцэн ирэхэд манай гэрээ зочид буудлынхан алс цэнгэр хадгаа дэлгэсээр угтан авсан юм. Дэлхийн Монгол аяллаар аялсан аялагчид маань Манжуурын хамгийн тухтай 4 онцтой порт зочид буудал байрлаад оройн хоолой идэхээр явцгаалаа. Үүний дараа аялагчид маань 9 төрлийн эмчилгээний савн бэлсэнд орж аялал ядаргаагаа тайлан ирч хүчээ сэлбэж авлаа. Ургын улаан нартай уралдаас ирсэн аялагчид маань өглөөний цагаа ууж хотын аялалдаа гарцгаалаа. Манжуур хотын хурмын ордон дээр ирсэн байна. Эндээс олол Манжуур хотын бүхэл зүйлсийг олол алган дээр тавьсан юм шиг харах бүрэн боломжтой хамгийн өндөр зэг гэсэн үг. Тэгэхээр манай Монгол орны хоорондоо харьцуулах юм бол Монголын зайсан толгойтой яг адилхан юм өндөр зэг байгаа юм. За аливаа улс орны түүхийн дурсгалд музейг үзнэ гэдэг бол аяллаа маань хамгийн гол маршрут байдаг. Тэгэхээр бид яг Манжуур хотын төв музейг үзээд аялагчтайгаа хамтдаа аялаж байна. Тэгэхээр энэ бол музейн хувьд бол хамгийн эртний алдар нь 1980-аад онд олдож исэн Арслан зааны ийм алдар байдаг юм байна. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Үр ханга аймгийн Татвар хэлтсийн хамт олон ингээд аялж байна. Ингээ хамт олноороо сайхан аялж байна. За бид бол энд аялагчтайгаа хамтдаа Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн дээр аялаж байна. Тэгэд энд бол 90 гаруй юм Арслан зааны хөшөө байдгаа гэсэн юм тоо баримт байдаг юм байна. Бас аяллахаа нэгэн маршрут алсан хэсгийг олол сайхан аз жаргалтай дурсамж төр өнгөрүүлж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Бид намайг одоо тэнгэрлэг авах гэдэг юм өөрөөд тэгээд энэ одоо Манжуур хотын анх удаа энэ одоо сонирхож явна. Хамгийн өндөр матрешконы хувьд гэх юм бол 70 м өндөр, за харин дараагийн 30 м өндөр. Тэгээ ерөнхийдөө дандаа матрешкагаар тогтчулсан ийм сайхан цэцэрлэг түрээлэн дээр ирсэн байна. Хятад болон Оросын соёлыг харуулсан дурсгалт газруудаар бас ирээд аялах бүрэн боломжийг олоод Дэлхийн Монгол аяллахын та бүхэндээ олгож байгаа. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Бид нарыг зугаацуул цэнгүүлж аль болохоор уйдаахгүй тулд тусгай жүжигчин хүртэл авч цаг тутам баясгаж бас манай хөтчүүд энэ зураглаачид бол ерөөсө бид нарыг маш их сэтгэл хангалуун сайхан явуулж байна. Ингээд Дэлхийн Монгол аяллаар аялахыг Монголын ард түмэндээ ураалъя. Дэлхийн Монгол аялал. Хэрв та Дэлхийн Монгол аяллаар аялах гэж байгаа бол бид хамгийн чанартай тэгээд гэрээ дэлгүүрүүдээс бас болгон шүүбийг хэрхэн авах талаар та бүхэндээ зөвлөх болно. Тийм учраас та бүхэн бидэнтэй аялаад үзээрэй. За дэлгүүрийн хувьд бол ямар болгон шүүбэн сайн, ямар болгон шүүбэн муу байдгийг бол манай менежерүүдээс асуугаа та бас зөвлөд авах боломжтой байдаг юм шиг. Ингээд Дэлхийн Монгол аяллаар аялсан аялагчид ундаасаа Улаангууд Итгэл хам Манжуур хайлар хотод аялах 2 азнаа тодруулж баяр дээр нь баяр нэмсэн юм. Манжуур хотын 3 улсын хамтарсан урлагийн тоглолт шинийн шоугээр төсөөлөхийн аргагүй. Дурсамж төрийн аялал маань өндөрлөлөө. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт